Энэ жив. За өнөөдрийнхөө дугаараар болохоор хөдөлгүүрт их сур хийсний дараа эсвэл шинэ хөдөлгүүрт жигдрүүлэлтийн хугацаа гэж байд юм уу? Энэ байвал энэ ямар хэрэгтэй вэ гэд энэний талаар тайлбарлаж өгнө. За хөдөлгүүрийн илэгдэл бол ерөнхийдөө энэ графикийн дагуу явагддаг байна. За босоо баганд болохоор за failure rate буюу эвдэрэх магадлал, тэгээд энийг бас илэгдэл гэж бас ойлгож болно. За тэгээд хөндлөн дээр болохоор хугацаа авсан байна тийм. За шинэ хөдөлгүүрүүд болохоор илэгдэл маань ингэж явагддаг байна. За эхний үе шатанд илэгдэл илүү өндөр байх нь, за эвдэрэх магадлалаас өндөр байх нь. За дунд шатанда болохоор илэгдэл маань ерөнхийдөө багасаад хөдөлгүүр бол жигд ажиллаж эхлэх нь. За илэгдэл багтаа ажиллаж эхлэх. За тэгээд сүүл хэсэгт ирэнгүүт илэгдэл болно, эвдэрэх магадлалууд маань өсөж явдаг байна. За ийм графикийн дагуу явдаг байна. За шинэ хөдөлгүүр болон их сур хийсэн хөдөлгүүр дээр яагаад жигдрүүлэлт хийх шаардлагатай вэ гэвэл за шинэ дэнгүүд угсарсан байгаа. За жишээлбэл Porsche, за Colt, Geely гэж шинээр байгаа тийм. За тэрийг бол машиндаа боловсруулсан, хэдий толгор болгоцсон байгаа ч гэсэн за микро хэмжээтэй ийм барзгаршил байж идэг бахан. За энэ дээр жишээ аваад үзье. Тэгмүүд за энийг Geely гээд энийг нь Colt гэж үзье. За тэгмүүд энэ хоёр маань ингээд хоорондоо харьцаж байна тийм. Тэгэнгүүт яг микро хэмжээтэй барзгарчлууд маань болохоор хоорондоо мөргөлдөөд ингээ хугарч унж идэг байна шүү дээ. За тэгээд энэ хэсэг ажилласны дараа эдгээр өндөр оройнууд нь хугараад унаад за энэ хоёр нь илүү мөлгөр болж өгнө. За илүү мөлгөр болж өгнө. Тийм учраас эхний үе шатанд болохоор за илэгдлийн бүтээгдэхүүн илүү өндөр байдаг хүн шүү дээ. За металл үрдэс илүү их үүснэ гэсэн үг. За тэгээд энэ хоёр маань дунд хугацаанд өрөөд ирэнгүүт өндөр хэсгүүд маань илэгдсэн илүү толгор болсон учраас металл илэгдэл маань багасч эхэлдэг байна шүү дээ. За тэгээд сүүлийн хэсэг рүү ирээд яагаад дахиад илэгдлийн бүтээгдэхүүн бол илэгдэл өсөж байгаа юм бэ гэвэл за энэ металл идэнгүүдийн за нэг тэгэхээр боловсруулсан хатуулагтай гадаргуу нь илэгдээд дууссан. Хоёр тэгэхээр за энэ металл гадаргуудын болохоор илэгдэж байгаа учраас хоорондох зай маань ихсэж байгаа гэсэн үг. За ингэснээр яг бас илэгдэл маань түргэж эхэлдэг байна. За тэгээд хөдөлгүүрийн хувьд бол сүүлийн хэсэгт нь бас илэгдэл өндөр үүснэ гэсэн үг. За тэгээд мөн дээрээс нь тосондох металлын агуулганд маань дагаад өснө гэсэн үг. За тэгэхээр яг шин дээрээ хөдөлгүүр их сур болон шинэ хөдөлгүүрүүд маань болохоор за тосны засвал бага зэрэг өндөр байх нь. За blow by буюу кастрын хийн даралтаас өндөр байх нь. За тэгээд тос дотор агуулгаж байгаа металлын агуулмж илүү өндөр байдаг байна. За энэ нь болохоор энэ гадаргуугийн илэгдэлтэй холбоотой байдаг байна шүү дээ. За тэгээд эндээс одоо металл гадаргуу хоорондоо үргэлжлээд энэ өндөр хэсгүүд маань хугарч унаад тос руугаа орно тий. За тос руугаа оронгууд за хөдөлгүүрийн тосны шүүрний хувьд болохоор 20-30 микрометр хэмжээтэй бохирдлыг шүүх чадвартай байдаг байна шүү дээ. Тэгсэн чинь за энэ илэгдлээс үүсэж байгаа жижиг металлын үрдсүүд маань болохоор 10-аас 15 микрометр хэмжээтэй байдаг байна. За хөдөлгүүрийн тосны шүүр маань шүүж чадахгүй байна шүү дээ. Тийм учраас хөдөлгүүрийн тостой хам дахиад тослогооны систем рүү ороод за тослогооны системээр дамжиж очоод бус дэнгүүдийг гэхэд илэгдүүлээд илэгдлийг нь түргсэж өгдөгөө гэсэн үг. За тийм учраас шинээр их сур хийсэн хөдөлгүүр дээр бол 50 мот цаг дээр за тосоо бүрэн солих ёстой. За тосны шүүрийг бас солих ёстой гэдэг нэ. За тосыг харахад бол өнгөн шар энэ төр бохирдоог өмж харагдаж тэн дотор агуулгаж байгаа металлын агуулмж нь илүү өндөр болсон байх нэ. За шинэ машиныг ч гэсэн 1000 км яваад тос шүүрийг нь сольдог нь энэ шалтгаантай байна шүү дээ. За энийг 50 мот цаг эсвэл 1000 км-ийг алгасах юм бол түүнээс хойш таны хөдөлгүүрийн илэгдэл илүү эрчимтэй явагддаг гэсэн үг. За тэгээд хэвийн ажиллаж байгаа энэ үе дээр ажиллаж байгаа хөдөлгүүрийн за тосонд агуулгаж байгаа металлын агуулмж нь болохоор 1-2 мг литр гэсэн тийм хэмжээтэй байдаг байна. За жигдрүүлэлтийнхээ үед явагдаж байгаа хөдөлгүүрийн тосонд агуулгаж байгаа металлын үрдэс маань 10 мг литр гэсэн хэмжээтэй байна шүү дээ. За 1 литр тосонд 10 мг төмрийн үрдэс агуулгаж байгаа нь шүү дээ. За тэгэхээр жигдрүүлэлт үед илүү их тос маань илүү их металлаар бохирч өгдөгөө гэсэн үг. За тэгээд мэдээ тос маань бохирчингууд тосны маань тослох чадвар маань алдагдана тий. За жишээ нь цэвэр тосны хувьд болохоор үрэлтийн коэффициент маань тэг 1000-1-ээс тэг 1000-3 хэмжээтэй байдаг юм шүү дээ. За бохирдолтой жигдрүүлэлтийн үед ажиллаж байгаа хөдөлгүүрийн тосны агуулгах тосны маань
Үрэлтийн коэффициент нь тэг 100-ны 1 орчим байдаг байна. Тэгэхээр яг тос маань өөрөө илүү их үрэлттэй болцсон байдаг байна шүү дээ. За тосны үүрэг маань энэ хоёрын завсраад үргэлтийг бууруулах үүрэгтэй тий. За тэгсэн чинь бохирдчих юм бол илүү их үрэлттэй болгоцсон байдаг байна. За тэгээд үрэлтээс юу үүсдэг юм бэ гэхээр мэдээ дулаан үүснэ тий. За энэ дулааны томьёог ашиглаад энэ үрэлтээс болоод хэрэг дулаан үүсдэг тэр тухай тэрийг нэг хальт үзье. За энэ томьёон дээр бол Q гэдэг маань болохоор үрэлтээс үүсэж байгаа дулаан, үрэлтээс ялгарч байгаа дулаан байна тий. За μ гэдэг маань болохоор үрэлтийн коэффициент, F гэдэг маань болохоор за тухайн эд ангийг доошо дарж байгаа хүч байх нь шүү дээ. За тахир гол байлыг гэж бодоход тахир голыг биклаз шууд дарж байгаа тэр жин дээрээснээс за хөдөлгөөн цилиндр шаталт явагдаж байвал тэр поршинг доошо дарж байгаа тэр тэдгээр бүх хүч нийлээд F-ийг үүсгэж байгаа нь шүү дээ. За юуны хувьд бол поршин болон гильзний хувьд бол поршин болохоор гильз рүү шахаж байгаа тэр хүч маань F байх нь шүү дээ. За V гэдэг бол харьцангуй хурд байна тий. За тахир голны хувьд эргэлдэж байгаа хурд. За поршингийн хувьд болохоор дээшээ доошоо давшиж буцаж байгаа тэр хурд байх нэ. За энэ дээр хэдүүл ингээд орлуулаад тавиад бодоод үзье. За μ буюу үрэлтийн коэффициент маань тэг 1000-ны 3-та цэвэр тостой үед болохоор за хэдүүл F гэд үйлчилж байгаа хүчин 40,000 ньютоноор бодоод үзэх юм бол за порш маань дээшээ доошоо 5 м/сек хурдтай хөдөлж байгаа гэж бодъё. Энэ үед болохоор томьёонд орлуулаад үзэнгүүт за тухайн үрэлтээс ялгарч байгаа дулаан нь болохоор 600 Вт хэмжээний дулаан ялгаруулж ахнэ. За тэгвэл тосны яг юуныхаа үед явж байгаа жигдрүүлтийнхээ үед явж байгаа бохир тосоор бодоод үзэх юм бол үрэлтийн коэффициент тэг 101 байна тий. Энэ үед бодоод үзвэл за тухайн үрэлтээс маань 2000 Вт хэмжээний дулаан ялгаруулалт үүсэх нь шүү дээ. За тэгэхээр тос маань илүү их халах нь, эд ангиуд маань илүү их халах нь тий. За эд ангиуд илүү халангууд яг тэлдэг тий. Тэлэнгууд за энэ харьцаж байгаа дундуур нь тос орж явах хэвээр энэ зайг чинь бүр багасгаад өгчихнө шүү дээ. Тосны давхаргыг бүр нэмгэн болгоод өгчихнө. Үрэлт нь илүү нэмэгдэнэ гэсэн үг. За тэгээд бас за ялгарч байгаа дулаан маань тосны маань зуурдлагыг өөрчлөөд за тосны тослох чадварыг алдагдуулснаар багасгаснаар яг илэгдэл маань бүр түргэсдэг байна. За тэгэхээр шинэ хөдөлгүүрийг бол шинээр боосон хөдөлгүүрийг бол нэг 50 цаг болоод тосыг нь шүүртэн сольж явах хэрэгтэй байна. Шинэ машин дээр болохоор ерөнхийдөө 1000 км үйлчлэгийг нь заавалчгүй хийлгэж явах хэрэгтэй байна. Эндээс шалтгаалаад таны цаашдын хөдөлгүүрийн илэгдэл маань шалтгаалж идэг байна шүү дээ. За тэгэхээр өнөөдрийн маань дугаараар та бүхэндээ их зур хийсэн хөдөлгүүр эсвэл шинэ хөдөлгүүрийг жигдрүүлэлт хийж хийх ёстой юу үгүй юу? За тэрний хийсний давуу тал нь юу гэдэм бэ гэдгийг тайлбарлаж өглөө. За тэгээ манай өнөөдрийн бичлэгийг таалагдсан бол лайк, шеэр хийгээд хэрэгтэй хүмүүстээ түгээгээрэй.